За их насан гишүүний асуултанд хариулъя. За хариулах шалтгаан санаачлагчийн хувьд хариулах шалтгаан бас байна. Энэ хуулийн хилцэх хэсэг өнгөрсөн жилийн хаврын чуулганаар орсон хилцэгдсэн. 2025 оны 5 сарын 23-нд буюу тухайн үеийн засгийн газраас хурлын тэмдэглэлээр санал ирсэн. Татгалцсан санал ирсэн. Татгалцсан санал ирсэн үндсэл нь олон хүүхэд төрүүлж өсгсөн гэдэг хуулийн үзэл баримтлалын өсгсөн гэдэг заалтыг хангаж байгаа эсэх нэртэйгээ нийцэж байгаа эсэх эргэлзээтэй байна гэдэг агуулгыг оруулж ирсэн. Олон хүүхэд төрүүлж өсгсөн эхийг урамшуулах тухай хуулийн үндсэн үзэл санаа хүүхэд төрүүлж өсгөх гэдэг асуудал юм а гэдэг талаас нь хандаж гаргасан. Өсгөх гэдэг ойлголтыг юу гэж авч үзэж байгаа юм бэ? Өсгөх гэдэг бол их хүүхдээ олоод 10 сар тээж байгаа нь өсгсөн биш юм уу? Нэг нас хүртэл 1 хоног дутуу байхад нь алдчихад тэр хугацааг нь өсгсөн гэж үзэхгүй мүү? Яг юунаас шалтгаалаад 0-1 наснда хүүхдүүд эндээд байна вэ гэдэг дээр бид бас судалж үзсэн юм а. Засгийн газраас татгалзсан санал ирсэн учраас. Судалгаагаар Монгол улсад яг энэ хууль хэрвээ хэрэгжих юм бол алдарт эхийн одан авах шинээр 27,100 ээж байна. 2-р зэргийн одан 1-р зэргийн одан болох 10,154 ээж байна. Энэ хүмүүсийн тухайн үед алдсан үр хүүхдийг хэддэх хүүхэд вэ гэдгийг хүртэл бид нар тодорхойлж бүртгэж чадахгүй байна. Ямар шалтгаанаар энтцсэн бэ, өнгөрцсөн бэ гэдгээс гаргаж чадахгүй байна. Олон улсын судалгаа статистик дүгнэлтээс харахаар 0-5 наснда эндсэн хүүхдүүдийн шалтгааны 28% нь ээжүүдийн хүчин зүйлээс хамаарсан байдаг гэдэг олон улсын дундаж статистик судалгаа байдаг. Энэ бол 0-5 наснда гэж байна. Бид нар өнөөдөр байгалийн гамшиг, аюулт үзэгдлээс, эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас олон тохиолдлоор магадгүй ээжийн буруутай үйлдэл байхыг ч үгүйсэхгүй. Үр хүүхдээ алдсан ээжүүдийн хариуцлагыг зөвхөн ээжүүдэд үүрүүлж та нэг хүртэл насанд өсгсөн хөдөлмөр биш юм а гэж үнэлж болохгүй маа. Энэ бол өөрөө хүний эрхийн зөрчилтэй асуудал. Монгол улсын үндсэн хуулинд энэ тодорхой заалтууд бий. Тийм учраас энэ ээжүүдийг оруулж үзэх ёстой гэж үзэж байгаа. Нэгдүгürt би халамжийн зардал гэж бол үзэхгүй байна. Монгол улс нийгмийн хамгааллын бодлого, нийгмийн халамжийн бодлогоо ялгах ёстой. Халамж гэдэг бол зорилтод бүлэг рүүгээ очдог байх ёстой. Олон хүүхэдтэй болгохыг дэмжиж урамшуулж байгаа бол энэ хүн амзун бодлоготой хамаардаг байх ёстой. 27 оны 1 сарын 1-ээс хэрэгжихийг төсвийн хуультай уялдуулж би ойлгож хүлээж авч байгаа. За. Үлцийн хүүгийн шижир гишүүн